За сайн байцгаана уу. Өнөөдрийн үзэх сэдэв байна. Дасан зохицох үзэл баримтлал ба үндсэн зарчмууд. За энэ модулд бид ур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох гэдэг ойлголт юу болох, яагаад зайлшгүй шаардлагатай болсон, мөн үүнийг хэрхэн шинжилгээ ухааны үндэстэд төлөвлөж хэрэгжүүлэх тухай судална. Өмнөх модулд бид нөлөөлөл эрсдлийн талаар ярьсан бол энэ удаа тэдгээр эрсдлийг бодитоор даван туулах стратегийн логик дээр төвлөрнө. Дасан зохицол гэдэг нь зүгээр нэг арга хэмжээний жагсаал биш, харин хөгжлийн чиглэлийг өөрчлөх, хүртэлх, нөлөөлж чадах стратегийн шийдвэр гэдгийг энэ модуль харуулна. Энэ модульд бид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох гэдэг ойлголт юу болох, яагаад зайлшгүй шаардлагатай болсон, мөн үүнийг хэрхэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөж хэрэгжүүлэх тухай судална. Өмнөх модулуудад бид нөлөөлөл, эрсдлийн талаар ярьсан бол энэ удаа тэдгээр эрсдлийг бодитоор хэрхэн даван туулах стратегийн логик дээр төвлөрнө. Дасан зүгээр нэг арга хэмжээний жагсаалт биш, харин хөгжлийн чиглэлийг өөрчлөх хүртэл нөлөөлж чадах стратегийн шийдвэр гэдгийг энэ модуль харуулах болно. Уур амьсгалын бодлогод дасан зохицох ба ялгарлыг бууруулах хоёр нь ялгаатайч салшгүй холбоотой. Дасан зохицох нь аль хэдийн явагдаж буй өөрчлөлтийн нөлөөнд дасаж эрсдлийг багасгах бол бууруулах арга хэмжээ нь өөрчлөлтийг үүсгэж буй хүлэмжийн хийг багасгахад чиглэдэг. Гэхдээ өнөөдөр өөрчлөлт аль хэдийн ихэлсэн тул бууруулах арга дангаараа хангалтгүй, харин дасан зохицох нь зайлшгүй хэрэгтэй болсон. Уур амьсгалын эрсдэл гэдэг нь аюул өртөлт, эмзэг байдлын огцолцол бөгөөд дасан зохицох нь эдгээрийг бууруулахад чиглэнэ. Түүнчлэн дасан зохицол нь нэг удаагийн шийдэл биш, харин тасралтгүй суралцаж, сайжруулж байдаг процесс юм. Дасан зохицох арга хэмжээг өөрөө аяндаа явагддаг ба төлөвлөгдсөн мөн доороос дээш ба дээрээс доош гэсэн хэлбэрүүдээр ангилах нь бодит амьдрал дахь дасан зохицлын олон түвшний олон оролцогчтой шинжийг ойлгоход тусалдаг. Үр дүнтэй дасан зохицол нь зөвхөн аяндаа өрнөх үйл явц эсвэл зөвхөн төрийн бодлогоор хязгаарлагдахгүй, харин орон нутгийн уян хатан санаачлага ба системтэй бодлогын дэмжлэгийг хосуулсан нэгдсэн хандлага дээр суурилдаг. Дасан зохицох бодлого, арга хэмжээ нь тодорхой үндсэн зарчимд тулгуурлах ёстой. Нэгдүгээрт, дасан зохицол нь нөхцөл тохирсон байх шаардлагатай. Учир нь нэг газарт үр дүнтэй арга нөгөө газарт заавал тохирно гэж үгүй. Жишээ нь Монголын цэвжилтэд тохирсон шийдэл хэрэгтэй. Хоёрдугаарт, тодорхой бус байдал их тул уян хатан дасан зохицох удирдлага зайлшгүй, өөрөөр хэлбэл байнгын мониторинг хийж арга хэмжээгээ шинжилж байх ёстой. Гуравдугаарт, дасан зохицол нь шударга, хүртээмжтэй байж эмзэг бүлгүүдийг заавал оролцуулах хэрэгтэй. Жишээ нь орон нутгийн оролцоотой төлөвлөлт. Дөрөвдүгээрт, шийдвэр нь шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлах ёстой. Жишээ нь сансрын зураг, хэмжилтийн мэдээлэл ашиглах. Эцэст нь дасан зохицол нь богино хугацааны ашиг бус урт хугацааны тэсвэржилтэд чиглэсэн экосистемд суурилсан шийдлийг дэмжих ёстой. Дасан зохицол нь алхамчилсан болон суур өөрчлөлтөд чиглэсэн гэсэн хоёр өөр цар хүрээтэй байж болдог. Алхамчилсан дасан зохицол нь одоогийн системийг бага багаар сайжруулж, богино хугацаанд эрсдлийг бууруулдаг бол суур өөрчлөлтөд чиглэсэн дасан зохицол нь систем өөрөө цаашид тогтвортой байж чадхаа болсон үед түүнийг үндсээр нь өөрчлөх стратегийн шилжилт юм. Хэрэв дулаалд хоёр хэмээс дээш гарч эсвэл эмзэг системүүдэд хөгжлийн зам хаагдвал зөвхөн алхамчилсан арга хэмжээ хангалтгүй болж илүү гүн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай болдог. Иймээс дасан зохицлын бодлого нь аль түвшний өөрчлөлт хэрэгтэйг бодитоор үнэж, урт хугацааны тохиуртай байдлыг хангахад чиглэх ёстой. Дасан зохицох бодлого нь ямар ч тохиолдолд ашигтай, бага харамсах эрсдэлтэй, хоёр талдаа хожоотой шийдлүүдээс эхэлж улмаар дасан зохицох чадвархийг санхүү, мэдлэг, институт, нийгмийн капитал, технологийн хүртээмжээр системтэйгээр бэхжүүлэх ёстой. Гэвч зарим тохиолдолд дасан зохицох хязгаар зайлшгүй тулгарч, зөөлөн хязгаарыг давж болохч физик болон экосистемийн хатуу хязгаарыг давж чадахгүй бөгөөд энэ нь алдагдал ба хохирлын асуудлыг бодит болгодог. Ийм нөхцөлд дасан зохицол нь тодорхой бус байдлыг удирдах уян хатан олон хувилбарт тэсвэртэй шийдвэр болгоомжлох зарчимд тулгуурлах ёстой. Эцэст нь дасан зохицлыг хөгжлийн бодлогоос тусгаарлах бус, харин уур амьсгалд тэсвэртэй хөгжлийн замналтай уялдуулж, буруу дасан зохицлоос зайлсхийсэн стратегийн түвшинд хэрэгжүүлэх нь хамгийн чухал юм. Энэ модуль нь дасан зохицлыг арга хэмжээний жагсаалт бус,
харин эрсдэлд суурилж тодорхой бус байдлыг харгалзсан шийдвэр гаргалтын цогц хүрээ гэдгийг ойлгууллаа. Дасан зохицол нь ялгарлыг бууруулах бодлоготой уялдан хэрэгжих ёстой бөгөөд уур амьсгалын эрсдэл нь аюул өртөлт, эмзэг байдлын огцолцлоос үүсдэг тул бодлого нь эдгээрийг хамтд нь бууруулахад чиглэх шаардлагатай. Практикт дасан зохицол нь аяндаа ба төлөвлөгдсөн орон нутгаас эхэлсэн ба төрөөс чиглэсэн арга хэмжээг хослуулж нөхцлөөс хамааран алхамчилсан эсвэл суурь өөрчлөлтөд чиглэсэн шийдлийг сонгох ёстой. Эрсдэл багтай, олон талын ашигтай арга хэмжээнээс эхэлж дасан зохицох чадвархийг бэхжүүлэх нь зүйтэй ч зарим үед давж болшгүй хязгаар тулгарч алдагдал хохирол зайлшгүй үүсхийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Иймээс бодлого нь уян хадан, болгоомжтой, урт хугацаанд тэсвэртэй хөгжлийн замналтай уялдсан байх ёстой бөгөөд дасан зохицол нь тасралтгүй суралцаж үнэлж сайжруулж байдаг урт хугацааны процесс юм.